Та хөрөнгөний зах зээлийг үнэхээр хэцүү зөвхөн баян хүмүүсийн тоглоом гэж боддог. Гэтэл үнэндээ хөрөнгөний зах зээл анх кофений газраас эхэлсэн түүхтэй. 1600 онд Лондон, Амстердамд энгийн худалдаачид кофе унгаа энэ аялал ашигтай байх болов талаар ярилцаж тэд хоорондоо мөнгө нийлүүлж ашигаа хуваах тохиролцоо хийдэг байсан нь өнөөгийн хөрөнгөний зах зээлийн эхлэл юм. Өөрөөр хэлбэл Европчууд Азаас цай, торго, халууногоо авахыг маш их хүсдэг байв. Гэвч Аз руу хөлөг онгоцоор аялах нь асар их зардалтай, далайн дээрэмчид болон далайн шуурганаас болж жив хэрэгсэл өндөртэй байв. Тиймээс худалдаачид цай, халууногоо тээвэрлэх алс холын эрсдэлтэй аялалд нэг хүн бүх хөрөнгөөрөө эрсдэл үүрхийн оронд олон хүнээс мөнгө цуглуулж ашигаа хуваах санаа гарч ирсэн нь хувьцаа юм. Тиймээс хөрөнгөний зах зээл гэдэг нь зөвхөн баян хүмүүсийн тоглоом биш, энгийн хүмүүс эрсдлээ хуваалцахын тулд бий болгосон ухаалаг шийдэл юм. Магадгүй та өнөөдөр кофегоо унгаа Hype app доторх Stock Club үнэт цаасны үйлчлэгээ зэсээр дамжуулан үнэт цаасныхаа дансыг нээгээд Монголын хөрөнгөний зах зээлд оролцоорой.